энэгээ соёмаа. Төсвийн хөрөнгөнөөс санхүүжтын засгийн газрын тусгай 29 сан байдгаас дийлэнх мөнгө санхүүн зориулалтын бусаар ашиглагдаж байна. Аудитын байгууллагаас шалгалт ихэд нийт 6 сан зөрчилтэй гарлаа. Тиймээс төсвийн байнгын хорооны хурал дээр эдгээр зөрчлүүдийн дүгнэлтийг аудитын байгууллагаас танилцуулж байна. Төсвийн хөрөнгөөс санхүүждэг засгийн газрын тусгай 29 сан байдгаас гадна яам агентлгуудын дэргэд нууц гэж болохоор сангуудч бас байна. Өнөөдөр эдгээр сангийн үйл ажиллагаа хэрхэн санхүү мөнгө зарцуулагдаж байгаа нь бараг нууцын зэрэглэлт хамаарч байгаа. Тэдгээрийн мэдээлэл ил тод биш байдгаас гадна аудитын байгууллагаас шаардлагатай тохиолдолд шалгалт оруулж гаргасан дүн мэдээг улсын хурал болон байнгын хороодод илэгдэг гэж хэлэхэд болно. Одоогор шинжлэх засгийн газар огцрол байгаатай холбоотой энэ тусгай сангуудад шалгалт оруулчихсан. Гэтэл нийт 6 сангаас зөрчил илэрсэн талаар аудитын байгууллагаас мэдээлж байгаа. Тухайлбал архитектур секторттой тэмцэх сан гэж эрүүл мэндийн яамны дэргэд байдаг. Сан нь мөн төсвийн бүрэлдэхүүнд багтаж байгаа. Яам агентлагуудын дэргэдэх байгаа байхгүй мэдэгддэггүй мөнгөн сангуудын нэр төдий жигсаалт нь Монгол судлалын дэмжих сангаар өргөжлөж байна. Наадхан хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллага гэж 10 сая төгрөгөөр 3 байраар дүүрэн архитектурын гай гамшигаас үүдэн цугларчсан эмэгтэйчүүдтэй үйл ажиллагаа явуулах гэж зовж байгааг эрдэнэчийн гишүүн анхааруулсан. Гэтэл архитектур секторттой тэмцэх тусгай сангаар асар хэмжээний мөнгө эргэлдэж байхад гол зүйлдээ зарцуулагдахгүй хаашаа олсон мэдэгдэхгүй байгаа нь гайхалтай байгааг дурдсан. Наад цагаан жишээ гэхэд 200 сая төгрөгөөр зүгээр нэг диско бар тогтцуулчихсан байх жишээтэй. Тэгэхээр энэ хөрөнгө бол улам л их болно. Тэгээ энэ чиглэлд төсвийн байнгын хорооны зүгээс тогтоол гаргаж өгөөч гэж би хүсэж байна. Дээрээс нь энэ залуус 21 клуб 200 сая төгрөг өнөөдөр зарцуулаад ганцхан өдрийн арга хэмжээ болсон. Тэнд ерөнхий сайд очиод нэг орой дискотсон. Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ болоогүй. Одоо тэр хаалттай хаалгаа барьсан байж байгаа тэр клуб. Би хажуугаар нь явах болгондоо л нөгөө сайхан клуб байхгүй шүү л гэж хардаг. Угаасаа арх танихгүй диско клуб гэж Монголд оршин тогтнох боломжгүй л байдаг байхгүй. Тэгээ хувь хүний хөрөнгөн дээр хийцэн. Тэгээ одоо энийг яах вэ? Энэ баар ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь хэдийн эзэмшилт байгаа зэрэг олон асуудал дагуулж ирсэн. Хинч тоодгүй ийм баарыг бий болгож байгаа нь утгагүй хэрэг юм. Уг баарыг анхандаа сектор сундаа зардаггүй чөлөөтэй зөв боловсон өнгөрөх газар нэрийдлэр тогтоолж байсан юм байна. Гэтэл өнөөдөр эрүүл мэндийн яамны харьяанд байдаг байтал холбогдох хүмүүс нь асууж тодруулах гэхээр хуралд ирсэнгүй. Үүнээс гадна хяналт шалгалтын дүнд ерөнхийдөө сангийн хөрөнгийг зарцуулах бодлого үйл ажиллагаанд хяналттай үр дүн хангалтгүй гэж үзсэн хэд хэдэн сан байгаа юм.